Манай компани гол онцлог гэх юм бол одоо ихэвчлэн нарийн ногоо тариалдаг. Тэр дотор бол улаан лолыг одоо 12 төрөнд тарьж чаддаг байгаа. Энэгээр бол ховд аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болж чадсан. Дархан гумаатыг энэ жил хэрэгжилж үтсэн. Өрсөлгийгээ гаргасны дараа нэг 7 хоногийн дотор хэрэгжилсэн. Үр жимс суугаад эхэлж яхад нь нэг татамжтай ер нь 1-2 удаа ер нь хэрэгжилж үтсэн. Маш сайн үр өгөөжтэй ер нь органик бордоо гэж үзэж байгаа. Гумаат бордог одоо манайх одоо урмалдаа бүх тармилдаа бол 1-2 удаа хийж өгсөн байгаа. Ингээд тариалтын явцад бол урмлыг одоо маш сайн бордож өгдөг. Мөн ургацыг нэмэгдүүлдэг бүр хамгийн сайн нэмэгдүүлдэг. Хамгийн чухал нь болохоор одоо дархан гумаат бордог цэцгэлтийн үе, жимслэлийн үед нь сайн өгж яхахын хэрэгтэй шүү. Хамгийн органик бордог бид нар сонгож хэрэгжилж байгаа шүү гэж хэлээ. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн